Монгол зарагддаг хамгийн том хям. Үнэр та нар гэж үнэхээр танхаа болчихжээ. Яг сэтгэл хөдлөө бүгдийг нийтж чадхаар энэ тхүү. Яа нэг бүр чихрээ нэхэд энэ ямар хэцүү юм бэ? Яа шүд гэж өвгөний шүд болчихжээ. Сайн байцгаана үзэгчтэй, наартаа ч юм уу, сартаа ч юм уу, өдөр Тайсон намайг үзгээд ороод ирвэ да. За энэ удаагийн бичлэгэндээ би дэлгүүрт зарагддаг хамгийн том болон хамгийн жижиг одоо идэх зүйлсийг идэж оноо өгөх үгүйгээ мэдэхгүй байна. Яг угаасаа бид бүхний мэддэг хамт болохоор зөвхөн бүгдээрээ идэж үзцгээе. Би энэ бичлэгийг бандалаа. Энэ бичлэгийг би анх хончин лавгагийн гэрлөө явж явах үедээ аль хэдийн санаагаа олоод хончин лавгагийн сумаас эхлээд юмнуудаа цоглуулж эхэлсэндээ ерөнхийдөө баг бүтэн жилийн хугацаанд цоглуулж агаад одоо ингээд бичлэг маань ингээд бэлэн болоод та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Тэгэд бүтэн жилийн хугацаанд миний хөдөлмөрийг та бүхэн минь үнэлээд лайк болон subscribe дараарай гэж хүсэж байна. Өмнөх бичлэгнээс бас 10,000 subscribes орж ирээд одоо аль хэдийн 280,000 болсон байлаа. Одоо бүгдээрээ энэ удаагийнхтэй 290,000 олгоцгой 290,000 хүрэх юм бол дараагийн бичлэг та бүхэнд маргааш чамаагүй хүрэх болно. Энэ удаагийн бичлэгний нэг онцлог гэх юм бол би хүүхд харангаа амттан идэх гэж байна. Тэгэд одоо бондоолоо миний ардуур юу ч хийж магадгүй, намайг яаж зовоож магадгүй тэр бүгдээрээ даван гарах үүрэгтэй байгаа. Тийм үстэй. За. За тэгэхээр хамгийн ихнийх нь болохоор би хончин лавгагийн гэрлөө явж байхдаа одоо нөгөө нэг Төв аймгийн Жаргалант сум руу явж байхдаа замдаа нүсээ цуцчих байсан шүү дээ. Төв аймгийн Жаргалант сум руу явж байхдаа замдаа би ингээд зүгээр нэг түүц жилөө нэг дэлгүүр орсон чи амар том чипс байсан байхгүй би тэгээд тэрийг Монголд ерөөсөө өөр дэлгүүрт ерөөсөө харж байгаагүй тэг би тэр дэлгүүрээс худалдаж авахгүй бол дахиад тэр чипсийг хизээж харахгүй бүр хизээж таарахгүй бүр учирч чадахгүй юм шиг санагдаад байсан болохоор би тэр чипсийг худалдаж авсан байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө хамгийн ихнийх нь болохоор бүгдээр Монголд зарагддаг хамгийн том чипсийг идэж үзье. За тэр нь болохоор энэ хоёр чипс байгаа. За нэг нь болохоор юу гэдэг юм бэ бондоо. Одоо гэдэг нь юу гэж байгаа юм бэ? Monster chips. Нөгөөх нь болохоор Bars chips гэ. За ийм хоёр чипс. Би ингээд олж ирсэн. Та нарт том харагдаж чадчихэв нөө. Би бол энийг бол яг Монголд үйлдвэрсэн хамгийн том чипс байх гэж бодож байна. Яг энэс илүү том байхгүй хаа. Би бол дэлгүүрт бол бараг харж байгаагүй. Одоо паприка гэх том чипс чинь нэг иймэрхүү хэмжээтэй эдэн штэ. Энэс том бол би бол харж байгаагүй. Чи харж ирсэн үү бондолоо? Дүүн гэдэг нь юу гэж байна? Тийм ээ гэж юм уу? За одоо бүгдээр идэж үзье. Одоо энэ ингээ би энэ чипсийг бараг бүтэн жил хадгалж байгаад идэх гэж байна. За одоо ингээ бусдыг ингээ цуглуулахыг ингээ хүлээсээр байгаад ингээ бүтэн жил хадгалчлаа. За бүгдээрээ ямар ч зам Monster-оос нь эхэлж идэ. Oh my god. Би пранктуулчих. Би энэ дотор амар том чипс байгаа гэж бодсон за. What? Арай юм жижигхэн чипс амар олныг хийцэн бах юм. Арай. Би зүгээр ингээд амар дүүрэн чипс энэ дотор байгаа гэж бодсон за. Нэр үнэхээр тэгж бодож авсан. Тэгсэн чинь тэдний хүүхдүүд нь гараад ирэх юм жижигхэн. Арай бүтэн жил хадгалсан чипс нь ийм байхын дотроо. Би амар гоё дүүрэн чипс хүлээсэн шүү дээ энэ дотор. Харин амар урмгүй наасан. Бүр шууд сэтгэл санаа тавгүй болоо уйлмаар санагдчихлаа. За ямар ч байсан энэ том чипс бол биш байлаа. Би ингээд за хөөх доторх нь жоохон хоёр задлаад үнэртээд үзтээ амар сонио үнэртээд ах юм. Муудчихээ. Нэрээ хэлээд ам уу? Харин надаас амар сонио үнэртээд ах юм. Яа энийг идэлж шууд хотлоо. Муудц юм уу? Он сарын нарида. Тэгээд яах вэ? Фейлдчих юм шүү. Яах вэ? Бичлэг дээр фейлдчихлээ гэж. Гэтэ амар бүр сонио нэрт олчихжээ. Би нийтээ бүтэн жил хадгалсан шүү. Тэгээ чипс нэг жил болоо муудчихдаг юм уу? 2025 оны 5 сарын 10-наас 2025 оны 11 сарын 20 хүртэл хадгална гэж. Тэр чи юу вэ? Хуцаанд басаа бараг дахиад жил болчихсон юм шүү. За би ингээ Монгол зарагддаг хамгийн топ чипс гэж бодоод бүр жилийн өмнө худалдаж авсан хончин лавгагийн гэрлөө явж байхдаа гэхдээ олон жил хадгалсан миний буруутай үйлдэлээс болоод энэхүү чипс бурхны оронд задарсан байна. Тэгээд энийг одоо идэх боломжгүй болчих. Үнэр та нар гэж үнэхээр танхаа болчихжээ. Тийм болохоор хаяхаас өр сонголтгүй боллоо. За дараагийн чипс нь болохоор энэ Bars. За энэ ядаж дотроо бүтэн байвал бүр амар баярлах гэдэг гоё дүүрэн чипс байвал. Хараа. Яа, энэ зүгээр дүүрэн чипс байж болоогүй юм бол энэ хараа дахиад зүгээр дотор нь энэ чипсний хүүхдүүд нь байна. Эний хугацаа 25 оны 10 сарын 18.
Яа. Яг түрүүнийхтэй адилхан нэртэй болчих. Өө, ямар тэнэг юм бэ? Хайрын чипс. Бүр жаргалан сумаас зөөж ирсэн шүү дээ энийг. Төв аймгийн. Харин аль дээр идэгдчихдэг. Хүн болноос харамлаад уг нь айгүй худаа адгсан шүү дээ. Идэж болохгүй гэгээд. Үгүй яна энэ бичлэгийг фейлт гэдэг ах юм яах вэ? За ингээд саяны 2 чипс муудсан байлаа. Би уг бүтэн жил хадгалж байгаад мэдгүй яагаад чим хугацаанд дуусна гэж би яагаад бодоогүй мал дүн тэгэхээр тэнэг байж намайг уучлаарай. За дараачих нь болохоор миний олсон энэ хоёр болохоор би Монголд зарагддаг жижигхэн чипснүүд гэж бодож олсон юм. Энэ арай муудаг баха яагаад гэвэл би өглөө худалдаж авсан. Энэ арай би энэ чипсийг багт 10 жилдээ байхдаа амар их худалдаж авч иддэг байсан. Намайг 10 жилдээ байхад энэ 350 төгрөг өгдөг байсан. Тэгээ амар гоё амттай яг ийм бэлэн гомн шиг тэгээ би энэ амар дуртай. Нөө гоё амт нь хിവэр байна. Чи идэггүй бондолоо. За бондолоод бүгдээрээ бас хамсуулж үзье. Ямар байна? Үе идчихэж явах гэдэг юм уу? Чи ямар өөдгөө амт юм бэ юу? Бондолоо дахиж идэхгүй гэнэ энэ таалагдаагүй юм шиг байна. Мэ. Өстой идэхгүй л гээд ингээд л гээд. Жохон халуунагаатай болохоор хурцтаад их шиг байна. Моддоо ч ихэр задлж өг гинэ. За. За дараачих нь болохоор дэлгүүрт зарагддаг хамгийн жижигхэн чипсээр би бас энийг тодруулсан cheese balls гээд. Би энийг бас айгуул ажгүй амттай чипс гэж боддог заяа. Энээс өөр жижигхэн чипс та нар дэлгүүрт харж ирсэн үгүй юу? Комент хэсэгт бичээрэй. Ямар ч байсан миний бодлоор бол хамгийн жижигхэн чипс би энэ хоёрыг гэж бодож худалдаж авсан. За дараачих нь энэ бондолоо модтой ч ихэр барай яваад байгаа болохоор бүгдээрээ дэлгүүрт зарагддаг хамгийн том болон жижигхэн модтой ч ихрийг идэ. За энэ болохоор миний олсон дэлгүүрт зарагддаг хамгийн том модтой ч ихэр заяа. Энэ болохоор миний олсон дэлгүүрт зарагддаг хамгийн жижигхэн модтой ч ихэр. За ингээ хар. Харьцааны хувьд бол нэлээ өөр байгаа сте тий. Би бас энийг одоо энийг идэж мэдвэл амар кайфтай хаа энэ том модтой ч ихрийг. За бондолог нэхээс өмнө бүгдээрээ задлаа. За дэлгүүрт зарагддаг хамгийн энээс илүү том мотож ихэр та нар харж ийсэн үү? Тэгээс харж ийсэн бол надад хэлээрэй. За энэ ингээ миний дэлгүүрээс олсон хамгийн том мотож ихэр энэ одоо тэгээд гадна тал нь яагаад юм юмтай байгаа юм болоо? What? Энэ хараа. Энэ энээс жижиг юм биш. Ямар тэнэг юм бэ? Энэ бүр амар фейлтчлээ энэ бичлэг. Энэ яагаад ингээ юм чихэр шиг ингээ бооцсон юм. За энэ ингээд миний олсон дэлгүүрт зардаг хамгийн том модтой чихэр маань хамгийн жижигхэн модтой чихэр байлаа. Бүр ямар гомдмоор юм бэ? Гүй би үнэхээр сэтгэл гаргаж ямар удаан бэлтлээ эднэрийг те. Тэгээд яг яасан ч. За энэ ингээд миний дэлгүүрт зардаг хамгийн том модтой чихэр гэж олсон модтой чихэр маань миний хамгийн жижигхэн модтой чихэрнээс жижигхэн байж таарлаа. Яа би яг үнэнгийн хэлэхээр амар стрессд чи би үнэхээр ийм амар том гой авраг модтой чихэр гарч ирнэ гэж бодсон. Гэтэл ийм гараад ирнэ гэж хэн мэдгийм бэ? Йоо бондологийн бүр нүд нь орчлоо. Байж л та. Яа энэ бүр чихрээ нэхэд энэ ямар хэцүү юм бэ? Байж би бичлэгээ игээд хий байж. За энэ ингээд дэлгүүрт зарагддаг хамгийн хүй яасан бэ? За хэншэр. Яа нэ чихрээ нөхгүй л чи бүр ойлоод энэ замаа ид. Бүр шууд ингээл ирж чинь. За одоо буу. Ийм их чихэр байсан заавал хүний задлсныг нэхэд ах юм чи. Мэ эднэрийг аав. Мэ. Байлчи. Голж байгаа юм уу? Би энэ удаагийн бичлэгэн дээр угаасаа оноо өгөөд жоохон дими юм шиг байна. Угаасаа ингээл анханасаа муудад зуудаад эхэлсэн юм дээр тэгтээ эп гэд өгчүүл амар дими штэ. Ягаад гэх юм бол би ч одоо өөрөөсөө олж муудгаж хайцсан юм дээр муу оноо өгөх бол дими ах гэж бодож ин. Тэгэхээр бүгдээр ямарсан оноо өгөхгүйгээр зүгээр гой задлаад хараад рикши гэдэг явцгаая. Нөгөө бондолоо чи модтой чихрээ аваад бүр нуухтаад алга боллоо. Бөөдөнгөө хараад яваарчлаа. Хой чи амьд уу? Бондолоо. Миний модтой чихэр өөрчиж. Энэ нөгөө нэг чопс ч өөрчиж. Яа. Би үзүүлч. Айтайх юм авахд яа тий. Айтайхан юм авсан ш. Чи тэгтээ ямар авахгүй. Би бол зөндөө чих авч иддэг. Ганц чи тоогтой. Хагц чихэр тарж. Яа. Яа нэг хэр амар тийм санагдчихлаа. Үхий дөө. За би ингээд та нарт ингээд миний ингээд олсууг нь хамгийн жижигхэн мотож хэргээд үзүүлэх гэжсэн чи ингээд үүрээд бутраад яа үнэхээр миний бүр үнэхээр сэтгэл санаа амар тавгүй байна. Та нар миний илэрхийлэх гээд байгаа мэдрэмжийг ойлгож байна уу? Та нар ингээд боддоо бүтэн жил хадгалсан чипс чиг хөгжирцөө.
Ганц идий гэсэн чихэр чин хагарцсан. Тэ нэг чихэр амантай ингүүд хажуутлаас хүүхд нэхэд идчихин. Ямар ямар муухай юм бэ? Би энэ бичлэгийг бүр үнэхээр энэ бичлэгийг би ална гэж бодсон байхгүй юу? Миний жилийн хөдөлмөр штэ. За бичлэгнийхээ голоор би та бүхэндээ нэг бяцхан мэдээлэл хүргье. За энэ зууны хамгийн гал гарсан хамгийн том комбек шоу болох зуны зугаа болоход хэдхэн өдөр үлдсэн байна үзэгчдээ. Хамгийн хүмүүсийн сонирхлыг татж байгаа нь мэдээж headline артист болох Гинжин ах маань тэгээ зуны зугаагийн headline артистаар ажиллаж байгаа. Гинжин ахын Instagram, Facebook-ийн постууд нэлээх гарч ирж байгаа. Нэлээд гал гарсан тоглолт хийх гээд бүр шийдсэн байлээ. Тэгээ постууд нь бүр үнэхээр алнаа талнаас үнэхээр дөргсөн цэнгэлтгийг хөдлөгсөн гал гарсан тоглолт хийн гээд маньхан бүр үнэхээр шийдсэн постууд маш их хийж илээ. Хэрвээ та бүхэн минь тасалбараараа авч амжаагүй мөн тоглолт үзэх сонирхолтой байх юм бол Portal CGM болон Shopee CGM-ээс тасалбараа худалдан авах боломжтой мөн CUGS 25-ын салбаруудаар зарагдчихж байгаа юм байл шүү. За дараачих нь болохоор миний дэлгүүрээс олсон хамгийн том шоколад. Энэ болохоор хамгийн жижигхэн шоколад. Энэ хоёр бол угаасаа фейлдэг байх заяа. Ягаад гэвэл саяхан худалдаж авсан. Би гэхдээ энэ шоколадын бүр дархнаас очиж худалдаж авсан. Ягаад гэх юм бол гэрийнхээ ойр хавьяас би ерөөсөө хайгаад олохгүйсэн байхгүй юу. Дарханд би ингээд гэрийнхээ доотлын дэлгүүрт би энийг хараад энийг нэрээ тэр нөгөө том амттан дээрээ би хийндээгээ бодцсон явж исэн юм. Тэгээ бодоо явж байгаа тэгэд энэ хотоос ерөөсөө олохгүйсэн болохоор би бүр дархан явж авчаад тэгээ буцаад ирсэн заяа. Бүр амар их сэтгэл гаргасан байгаа юм тий. За одоо бүгдээр хамгийн том шоколадаа задлаад бариад идэж үзье. Хөөе гэхдээ энэ ямар сонио өнгөтэй юм бэ? Энэ дахиад муудчихаагүй сте. Энэ амар сонио өнгөтэй ах юм. Блок юм өнгөтэй байдгүй сте. Зүгээр юм уу? Хөглөөц болохоор. Энэ бүтэн байна. Oh my god. За энэ ингээ миний дэлгүүрээс олсон хамгийн том шоколад. Энэ ингээ миний толгооноос том. Тэгээд миний сэтгэл шиг ийм гоё том. За тэгээ бүгдээрээ энэ дэлгүүрээс олсон хамгийн том шоколадаа амсч үзье. Амар гоё. Энэ юусэн муудаагүй. Амар гоё. Би өөрийгөө муудаагүй байсан чи амар баярлчлаа. Бүр үнэхээр гоё энэ баярын нэлмэс гарах гадах шиг байна уу? Сэтгэл хөдлөө бүгдийг идэж чадхаар энэ тхүү. Би энийг бүр фейлдэгүүд амар баярлж байна. Гоё юм байна. Амьд төвснийх юм аврах том шоколад барай идээ зогсож ингэж өөрийгөө эзэж төсөөлж өсөнгөө. За дараачих нь болохоор дэлгүүрт зарагддаг хамгийн жижигхэн шоколад. Гэтэ энэс энэс илүү жижигхэн байсан. Энэ жижигхэн биш шүү. Би ихлээд энийг жижигхэн болов гэд авсан чи энэс илүү жижигхнийг би олцсон байхгүй. Тэгэхээр энэ хамгийн жижигхэн биш. За миний олсон хамгийн жижигхэн шоколад болохоор энэ. Энэ ингээд дотроо бүр ийм жижигхэн шоколад байж чадчихэв нөө. За энэ ингээд хамгийн том шоколад, энэ ингээд хамгийн жижигхэн шоколад. Үнэхээр жижигхэн байж чадж байгаа сте. Энэ тэг бүр цэвэр шоколад юм байна. Ямар ч тийм бичээний оруулга байхгүй. Амар юм байна. За дараачих нь болохоор энэ хоёр байна. Энэ болохоор Монголд зарагддаг хамгийн жижигхэн эрзэн чихэр. Энэ болохоор Монголд зарагддаг хамгийн том эрзэн чихрээр би тодруулаад худалдаж авсан байгаа. Хамгийн жижигхэн нь ингэж харагдаж байна. Хамгийн том нь ингэж харагдаж байна. Та нартай ингээ гоё том жижиг харагдаж чадж байна уу? Би бас энэ аюулаа томынх нь улаанаас нь бас худалдаж авсан. Харуулъя. За энэ ингээд хамгийн том Монголд зарагддаг хамгийн том эрзэн чихэр байгаа. За тэг бүгдээрээ амарч үзцгээе. Ямар амар шүттэй наалт юм яа. Яг хайрын бамтагдж байна. Хамгийн сонирхол хөдөлгөж чадж байгаа нь болохоор амар том. Одоо ногооноос нь идэ. Бандала чимгүй арай. Энэ болохоор яг алимны амттай байна ногоон. Дараач нь болохоор Монгол зарагддаг хамгийн жижигхэн эрзэн чихэр. Энэ бол колото төрдөн. Колото төрд надад хамгийн их таалагддаг. Тэгээ үнэхээр тог жоохон жижигхэн. Дараачих нь болохоор дэлгүүрт зарагддаг хамгийн том Евэн, хамгийн жижиг Евэн. Надад энэ айгүй сонирхолтой санагдсан юм аа. Яагаад гэх юм бол ингээл том жижигийг ингээл харалтай. Үнэхээр том жижиг байж чадж байгаа болохоор би энэс худалдаж авъя гэж бодсон. Гэтэ том Евэн яаж идэх вэ? Энд чи айгүй хатуу байдаг те. Гэтэ Евэн бол нэг удсан чи ер нь мууддаггүй айгүй дэжгүй санагдаад. Би бол энэ Евэн худалдаж аваа 2-7 хоног болж байна. Тэг гэртээ нөө бусад амттангуудаа авах гад хадгалж ирсээ тэр хугацаанд гэрт маань байсан. Бүгдээрээ Монгол зарагддаг хамгийн том Евэн гэдэж үзье. Шүд гэж өвгөний шүд болчихжээ. Үнэхээр даахгүй байна. Амар хатан байна.
энэ чинь голтойгоо шанс манс ингээ үзэн байдаг үстэй тэрийг нийтмээр хуглаа. Оо! За одоо бүгдээрээ гоё шанзын нийтээ. За энэ болохоор Монгол зарагддаг хамгийн жижиг Евэн. Саяны одоо Евэнгийн хүүхдэн гэх юм уу? За хэний бүгдээрээ хугалж үзье. Энэс адилхан шанцтай байна. Шанц өстэй тий. За хэлж үзье. Жижиг нь арай илүү амттай байт юм шиг тий. Энэ ингээд Монгол зарагддаг миний олсон хамгийн жижигхэн одоо борцог гэх юм эсвэл Евэн. За дараачих нь болохоор бас амар сонирхолтой заяа. Хөөе, миний хям алуулчлаа. Айны. Дараачих нь болохоор миний олсон Монгол зарагддаг хамгийн том хям. Хамгийн жижигхэн хям. Харагдаж байна уу? Oh my god. Би бүр ийм дефисэн том хям байдаг гэж та бодоогүй. За энэ баг өндөр нь манай бондол шиг өндөртэй юм ааши. За одоо бүгдээр Монгол зарагддаг хамгийн том хямыг эхлэе. Надад энэ айгүй сонирхолтой санагдсан. Би хизээч ийм том хям харж байгаагүй. За би яг ингээд нэг юм дэлгүүртэйдэг юм ямар хям гэдэг үлээ. Ямарсан энэ томыг бол би анх удаа харсан. Тэгээд би зүгээр юм үзэж явж байгаад ийм том хям байхаар воо ёндоо бичлэгэндээ хэрэглээд авъя гэдээ би нэг худалдаж авсан байгаа. Монголын хамгийн том хям. Хүнч нэрээ амар том юм бэ. Чим том хям харж ирсэн үү? Банталгийн биеийнхэн таланд юм биш тийм. Чи хизээ хүн болох юм бэ хямнаас намхан? Мэ. О бэлчи. Яг нөгөө нэг закусхан дээр байдаг хям байна. Тэгээ би энэний эсрэг болгоод хамгийн жижигхэн хям гэдэг ийм хям авсан заяа. Гэхдээ энэс илүү жижигхэн байд юм байлээ. Гэхдээ тэрийн дараа нь ч дахиад худалдаж авъя гэсэн чи дууссан байсан. Тэгэхээр би за нэмгээр нь хийчихье гээд энэс айгүй жижигхэн нараа миний хуруу шиг хэмжээтэй. За ингээд Монгол зарагддаг хамгийн том жижиг хям байна. За дараачих нь болохоор миний худалдаж авсан юм Монголд зарагддаг энэ дээр хүн амт намайг хаад үзэж магадгүй. Гэтэ яах вэ? Угаасаа л том жижиг юм байсан үнэн болохоор би худалдаа авсан юм аа. За энэ ингээд бандала. Яа. Энэ ингээд Монгол зарагддаг хамгийн жижиг ус. Бидний яг хэрэгэлдэг уснаас бүр хит дахин юм жижигхэн заяа. Би ийм ус амьдралдаа ерөөс бандала ямар их чимээ гаргад юм бэ? Чи хаана вэ? Хөөе. Хаана нэ? Хөөе бандала. Ямар их чимээ гаргад юм? Томатой л та. За энэ ингээд Монгол зарагддаг хамгийн жижигхэн ус заяа. Би ийм жижигхэн ус амьдралдаа хизээж харж байгаагүй. Үнэхээр харж байгаагүй. Тэр тусмаа Монголд яг бидний уудаг хэмжээтэй усныг арай өөр нэг иймэрхүү байдэн штэ. Энэ болохоор бүр тэрнээс хит дахин жижигхэн. Тэнгүүтээ энэ болохоор Монгол зарагддаг хамгийн одоо том ус гэх юм уу 5 кг-тай ус гэдэг л энэ ч үлээ 5 л ус. Хамгийн жижигхэн усыг бондоолоо ямар их чимээ гаргад юм бэ? Хамгийн жижигхэн усыг ууж үзье. За чиний төлөө бидний төлөө бидний энэ бичлэг сайхан амжилттай бүтгэхийн төлөө 300к хүрэхийн төлөө ууч. Яа, тасархаа юу. За. Ус ямар амттай гэдгийг та бүхэн надаар хэлүүлдэхөө сайхан мэдж байгаа хаа. За дараачих нь болохоор энэ том усыг одоо яаж уунаа? Нүүрлүгэ цутгаа ичих үедээ бусдын ч одоо яах вэ? За. Яа, энэ бичлэг бүр үнэхээр ямар аваа бичлэг вэ тийм. За энэ ингээ Монгол зарагддаг хамгийн том цэлцэгнөр. Энэ болохоор Монгол зарагддаг хамгийн жижигхэн цэлцэгнөр. За ингээ хэмжээг нь харах юм бол ийм том, энэ бүр ингээ ийм аягтай юм шиг ийм том, энэ ингээ ийм жижиг. За тэгээ бүгдээр идэж үзье. Яг миний олсон хамгийн том цэлцэгнөр. Энээс томч байдаг гэж магадгүй. Бас том гэсэндээ бас айгүй хатуу ид байд юм байна. Хаманда юу гаргаа ичваа. Алт юм бэ. За чи юу бол одоо идчихээ ихтэй бүр балаарсан юм боллоо. Хамгийн жижигхэн цэлцэгнүүрийг идцгээе. Цэлцэгнүүр ер нь юм гоё. Хөлдөөж идэж мэдвэл айгүй гоё байдаг тийм. Ганцхан сорол. За дараачих нь болохоор энэ Монгол зарагддаг хамгийн жижигхэн ундаа. Тэгээ бүгдээрээ саруултаа ундаа байсан. Гэхдээ би энээс илүү жижигхэн ундаа бас байж магадгүй гэж олсон. Миний олсон ундаа болохоор энэ. Энэ хоёрын аль нь илүү жижиг юм за бүгдээрээ бариад харъя. Ялцгүй энэ илүү жижиг юм байна те. Тэгэхээр энэ яг хамгийн жижигхэн ундаа гэдэг цол авах хэрэгтэй байна.
хэд өмхөл дуусчих. За энэс том ундаа байдаг гэж магадгүй. Гэхдээ энэ бол миний олсон Монгол зарагддаг хамгийн том ундаа. Яг энэс том байдаг баха. За энэ ингээд амар гоё жимс хүмүүнэрсэн сайхан ундаа байна. Яа за хасгад цутгаацтай алж байна. Их сайхан ундаа улаа. За Монгол зарагддаг хамгийн том ундаа энэс өөр том ундаа мэддэг бол та нарт коммент хэсэгт бичээрэй. Би бол яг энийг л оллоо. За энэ удаагийн бичлэгэн дээр би та бүхэндээ Монгол дэлгүүрт одоо идэж болдог хамгийн том болон хамгийн жижиг идэх зүйлийг та бүхэнд танилцууллаа. За тэгээд бичлэг маань энэ хүрээд унж өглөө. Бичлэг маань энэ хүрээд өндөрлөх болсон байна. Тэгээд чи надад хайртай юу? 네. Чи надад хайртай юу? 하죠. Чи надад хайртай юу? 맞아. Чи надад хайртай юу? 맞아. За тэгээ бичлэг маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бичлэг маань энэ хүрээд өндөрлжээ. Концерт дуслаа. Конец билма. Яарал дарна. Даарал хөлдөн. 맞아. Энийг идэхгүй. Хөлдүүл үхэн. 자. Үхэл хогчноо. За баяртай. Хэдийгээр энэ бичлэг фейлцсэн ч гэсэн би амар их сэтгэл гаргах гэж хичээсэн шүү. Тэгээ та нартай таалагдсан бол лайк болон саб дараарай. Баярлалаа баяртай.